За бүгдэнд нь өдрийн мэнд хүргье. За ингээд Jenny Z80 Boom Jenny-гийн схемийг ингээд тайлбарлаж үзүүлье. За өнөөдөр яг ер нь бол turntable буюу их биеэр хэрхэн хэрэгдэг вэ гэдгийг тайлбарлая. Энийг. За тэгээд энийг тайлбарлахын тулд эхний хэлсэнд ямарсан энэ маань хэдэн төрлийн памптай вэ гэдгийг basic бас ингээд мэдээлэл өргөөд тэгээд цаашаа схем уншиж явъя. За одоо ингээд нэс харах юм бол за энэ бол хөдөлгөөр гэж харагдаж байна. Тийм үү, хөдөлгөөрөөс. За хөдөлгөөрөөс эргэлт аваад энд нэг памп байна. За эдгээр маань ингээ хатуу холбоогоор буюу нэг гол дээр суурилгдсан байна гэсэн үг. За энд бас мөн нэг памп байна. За дараа нь бас энд нэг памп, за энд нэг памп гэдэг. За үндсэндээ ингээд энэ техник маань 4 памптай байх нэ. За тэгээд эндээс ингээд ерөөй turntable-ийнхээ схемийг ингээ хөөгд явах юм бол манайх turntable маань энэ голын энэ памп буюу энэ памп буюу 17 гэдэг нь галлон per minute буюу минутанд 17 галлон шахдаг юм памп байх. За галлон гэдэг нь ерөөхдөө ойролцоогоор 3.4 литр байдаг санагдаж байна. За энийг манайх интернетээс хараад мэдчих болно. Ерөөдөө 17 галлоныг 1 минутанд шахдаг гэж ойлгож болно. За тэгээд хэрвээ одоо 3.4 литр гэж үзэх юм бол минутанд одоо хэд хэвцээ юм бэ? 50 литр юм уу те? Ингээ шахдаг ийм памп байх нэ гэж ойлгож болно. За эргээд даралтаа ингээд улаанаар тэмдэглээ явчихъя. За эндээс гарсан ингээд даралт маань ингээ явна гэсэн үг тийм үү. За энд ирээд за дээшэд яваад энэ фильтрээр дамжаад ингээд гарна гэсэн үг. За энэ ингээд энд нэг relief valve байна тийм үү. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ энэ фильтр бөглөрсөн тохиолдолд бөглөрөөд энд одоо 102 PSI дээс даралт ингээд үүсэх юм бол за энэ юугаа пайлотны даралтаа болохоор ийм шаард бүлэг явж та. Тэгэх юм бол ийшээ шингэн ирлээ. Ийшээ ингээд даралт өглөө. Энэ валвыг дээш нь түлхэнэ. За тэгвэл энэ ингээд бүшээр ингээд дарагдсан байгаа. Энэ бүшний хүчээ дараад тэгээд ийшээ ингээд нэвт гарна гэсэн үг. За яг энэ бол энэ фильтр бохирдож бөглөрсөн тохиолдол гэсэн үг шүү дээ. Энэ фильтр бөглөрөөг тохиолдол фильтрээр дамжаал гарна гэсэн үг. Ямар ч асуудалгүй. За ингэж ашаавь. За нэг чек бол байна. Энийг л эндээс ямар ч асуудалгүй нэвтрэх учраас ингэж ашиг тэмдэглээ явъя. За маань ингээд явна гэсэн үг. За ингээд манай turntable-ийн шугам руу орсон байна. За хэрвээ яг энд ингээд ороод явах юм бол ийшээ бас ингээд шингэн маань явж байгаа тийм үү? Даралттай шингэн маань урсж байгаа гэсэн үг. За энэ маань хаана очиж одоо даралт үүсэх вэ гэдгийг харах хэрэгтэй. За энийг гэдэг цааш нь ингээ хөөгөө явъя. За энэ бол ингээд ийшээ ингээ орж болж байна. За ийшээ ингээ орж болж байна. Ийшээ орох нь байна. Ийшээ орох нь. За ийшээ ингээд
дээшээ ингэж зурж байгаа нь бол дандаа одоо энэ цилиндэрлүүл шахаж байгаа л. За эхний юу бол жишээ нэх юм бол энэ primary boom lift юу, primary boom өргөх дээр байна. За дараагийн энийг харах юм бол primary boom extend retract буюу primary boom агших сунах тэр цилиндрийг ажиллуулдаг юм байна. За тэгээд цаашаа ингээ харах юм бол primary boom lift, secondary boom lift гэдэг байна. За secondary boom retract, extend retract буюу агшаах сунгах гэдэг байна юм. За ингээд. За хэдээс ингэж болгочихны үдэ орхичих. За тэгээд цаашаа явъя. За энэ бол энэ маа түрүүний тэр 17 галлиум per minute буюу голын пампны маань ирлип бал байна л да. За энэ юу гэсэн үг вэ гэхээр 3200 PCI-аас дээш ингээ гарах юм бол одоо систем хамгаалах үүднээс хэрвээ тэрнээс дээш гарчихад памп үргэлжлүүлээд ажиллаад хаа нэг газар даралтаа сулж өгөхгүй бол одоо хаа нэгэн шаланканд бууддаг ч юм уу хаа нэг газар гэмтэл үүснэ гэсэн үг шүү дээ. Тийм учраас тэрийг сэргийлэх нь бол энэ одоо ер нь бол юу тавьдаж өгсөн байна. Ирлип балв. За ирлип балв маань ингэж ажиллана гэсэн үг доошо шингээ орлоо. За энэ бол 300 PCI хүртэл ингээд одоо энэ даралтыг барьж чадах хэмжээний бүрш байна гэсэн үг тийм үү. За тэгээд хэрвээ 3200 PCI дээш гарах юм бол энэ бүршний хүчийг ялаад за тэгээд энэгээр шингэн мөн ороод ингээд за ингээд энэ бол буцхан шугам буюу ингээд танкер орж байгаа шугам харагдаж байна. Энэгээр ороод за энэ нэг кулер баг шүү. Энэгээр дамжиж хөрөөд за тэгээд энэ ингээд энд танкс нэмэлт маань байна да. Тэгээд энэ рүү ингээд танкер орчихно гэсэн. За яг энэ бол 3200 PCI дээш гарсан үед гэсэн үг. Тэгэхээр 3200 PCI-ээс дээш гараагүй үед яах вэ гэнгүүт. За хамарс энэгээр л яахгүй хэвтэхгүй. За харин энд ирлээ нөх. За манай шингэн ийшээ явлаа. Энийг түлхлээ. За энэ юг дээш нь түлхэнгүүт шингэн маань энэгээр нэвт гарна. За ингээд тэрхүүдөө танк руу буцчихна гэсэн үг. За энэ бол машин зүгээр асфальттай ямар нэгэн үйл хийгээгүй байхад ингэж ажиллаж байгаа. Одоо ингээд ерөөхдөө бол за манайх манд богино эргэлт гэж бас их ярьдаг да. Яачваа. За эндээс ингэ шингэн гарлаа. За ингээд энэ фильтрээр орлоо инглээ. За ингээд за ингээд танк руу буцаад ингээд эргэж ийн гэсэн. За энэ бол одоо машин ерөөхдөө ямар нэгэн ас саачаад одоо ингээд ямар нэгэн үйлдэл хийгээгүй байна л гэсэн. За энэ дээрс одоо өнөөдөр бидний тайлбарлах гээд байгаа төрөн тавилыг эргүүлэх үйлдэлийг хийж үзцгээе. За юунахаш юм. За ингээд төрөн тавил руу энэ маань ингээд шингэн маань ингээ орноо. За тэгвэл энд нэг цахилгаан солиод байна тийм үү. За энэ бол Y гэдэг тэмдэглэгдэх юм шиг. За энийг л ингээд номон дээрсээ хөрвүүлээд харах бол Y гэдэг нь хаана ямар солиод байгаа вэ гэдэг нь ингээ харагдана. За Y гэдэг солиодууд бол цахилгаанаар ингээ ажилтдаг юм байна. Энэ солиод дээр тог ирнэ. Тэнгүүд энэ койлыг энэ тал руу түлхэж өгнө гэсэн үг. За тэгээд энэгээр шингэн маань ингээд нэвтрээ явнаа.
За энд ингэж ирээд зогсчихно гэсэн үг. За тэгжээт л энд нэг юм low sense буюу pilot-ны даралт тийшээ гараа явж байна л да. За энийг манайхаа үзье. За pilot-ны даралтаа ингээд шараар буюу ингээд тэмдэглээ явчих. За одоо бол манай машин маань ямар нэг үйлдэлтэйгээ байж атал ингээд шингэн маань ингээд буцаад байгаа. Тэгэхээр ямар нэгэнд даралт үүсэх гэсэн үг. За тэгээд хэрхэн даралт үүсэх вэ гэхээр даралт гэдэг маань ерөөдөө шингэний эсэргүүцэл буюу ямар нэгэн битүүмж үүсчээ тэнд ингээд даралт үүсэж байгаа. Одоо бол тэгэхээр ямар нэг битүүмж үүсэх ингээд суул ингээд эргээл ингээл танк руугаа ингээд ирэх гэж байсан байхгүй. За тэнгууд энэ бол ер нь энэ машины маань unload valve буюу даралт одоо гол үүсгэж байгаа valve байна энэ л. За тэгээд энэ маань болохоор түрүү нэг ярьсанчлан энэ юугаараа эндээс даралт өгөөд энэ бүшний хүчээр нээгдсэн гэж үзэж байгаа. За тэгэнгүүт эндээс энэ файлны даралт ингээд ирээд энийг буцаад хааж өгч байгаа юм байна. Энийг ингээд доош нь чиглэлтэй буцаад хааж өгнө гэсэн. За ингэж хаагдах хэрэгтэй. За ингэж одоо даралт үүсэж байгаа шүү манайхаа. За одоо буцаад төрөн дэвлийнхаа удирдлагын дээр ирээ. За тэгээд одоо энд бол энэ солиод дээр тог өгөнгөд энэ coil маань энэ тал руу шилжнэ гэсэн үг. За тэнгуү шингэн чигээр ингээд гарна. За ийшээ гараа юм. За ийшээ явах юм бол энэ хаалт хаалттай учраас явахгүй юм байна. За буцаагаад энэ талын замаараа нь явъя. За ингэнгүүт энэ нэг чек болов байна. Энийг бол энэ талаас урсгал нэвтрэх боломжтой учраас ингээд гарчихна. За ингэлээ. За ингээд төрөндөө билүү юу? Свингний мотор дээр ичээд эргүүлнэ гэсэн үг. За одоо энэ талаар нэг асуудал байгаа нь болохоор энэ төрөн тэбэлний моторны брек тавиулаагүй байна. За брекийг хэрхэн тавиулах вэ гэдгийг харах хэрэгтэй байна. За брекийг бол ингэж тавиулах юм байна. За энэ дэрсэн шингэн маань ийшээ ингэ очин. За энэ нэг чек valve байна. Энийг энэ бөмбөлөг түлхээд за энэ талаар ингээд шингэн маань гарна. За ингээд за ингээд брекийг тавиулчих юм байна. За одоо хэрхэн буцах вэ? Буцсан шугам маань яаж авах вэ гэдгийг харъя. За энэ мэдээж энэгээр орсон шингэн маань энэгээр буцаж таарна. За ингээ явах юм бол энд л чек valve байгаа учраас нэвтрэх боломжгүй байна. За ийшээ нэвтрэх юм байна. За энэ тал руугаа ингээд нэвтрэх юм байна. За ингээд энд ирэхдээ ингээд хаагдчихжин тийм үү. За энийг энэ valve-ыг яаж нээх вэ гэхээр за эндээс ирж байгаа даралтыг ингээд шингэн маань ингээд дарж өгөх юм байна. За нөгөө талаас бас энэ даралтай шингэн маань эндээс бас ингээд дэмжлэг болж ингэж шахаж өгөх юм байна. За тэгээд энэ valve ирэхэд нэгднэ гэсэн үг. За тэгээд энэ нэгчих юм бол ингээд доошоо ингээд
За ингээд за энэ бол ингээд манай буцах юм маш хөвөн байсан шүү дээ төрөнд Lars. За ингээд кодерээр дамжаад ингээд. За ингээд танк руу буцах нэ. За иймэрхүү байдлаар ажиллах юм байна. За эхний ээлжийн ямарсан төрөнд төвлийг ингээд танилцуулчлаа. Дараагийн удаа дараагийн энэ Primary Boom Lift хэрхэн ажиллах вэ юу? Primary Boom-ыг хэрхэн өргөдөг вэ гэдэг зүйлэн дээр ажлыг тайлбарлая. За анхаарал тавьсанд баярлалаа.